За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн Pinecast-ын дугаарт Цэgiтэй уулзахаар ингээд ирсэн байна. Ингээд Цэги чи өөрийгөө биднээс нэг тавч танилцуулж өгөөч. За яг тавцсан. Тийм тавч. Дэлгэрэнгүй ч байсан болно. За намайг Цэрэнлам гэдэг Цэги гэж дууддаг. Одоо Америкт Сиэтл хотод амьдарч байгаа, Microsoft-д ажилладаг. Шагаа болон Pinecast-ийг олон жил мэдэж байгаа. Мэдээж байгаа. Ажилладаг байлаа. Ажилладаг байсан байгаа. Microsoft юу гэдэг? Microsoft-д одоо Business Program Manager гэдэг одоо role team role team position дээр ажиллаж байгаа. Ерөнхийдөө ингэж хэлэхээр жоохон мөхөг байдаг болохоор яг жоохон дэлгэрүүлж явах юм бол ерөнхийдөө стратеги төлөвлөлтийн одоо төлөвлөлтийн багтана гэсэн үг. Тэгээ organization-ийн хувьд болохоор Global Partners Solutions тийм буюу Microsoft-ийн partners-уудтай хамтардаг одоо organization-ыг хэсэгт нь business program manager гэдэг. Ямар бүтээгдэхүүн бэ? Одоо тийм болохоор Global Partners дотроо доошоо ингээд дахиад салуулж байгаа. Тийм мөртлөө манайх яг миний байгаа нь болохоор Device Partners буюу одоо дахиад тэр дотроо дахиад болохоор миний яг баг нь болохоор Windows portfolio team. Тэгэхээр ерөнхийдөө Microsoft-ийн Windows-ийн бүх партнеруудыг хариуцаж ажилладаг байгаа гэсэн. Тэгээд том баг байна шүү дээ. Нэлийн өртөлтүүртэй баг гэсэн. За ийм ажил. Одоо ч бид нар чинь Seattle ирээд ер нь Microsoft-ороо тэр удаж байгаа лээ. Одоо яг нэг жил болох гэж байна. Гэхдээ Seattle бол би өмнө нь бакалаврынхаа үеэр яг энд биш гэсэн ойролцоо байсан. Тэгээд Монгол руу буцчаад хоёлаа явчихсан нөгөө Microsoft-д яаж ажилд орсон бэ гэдэг хэсэг рүү ерөөхдөө орчиход юу очих бах. Гэхдээ өмнө нь одоо нөгөө яаж нөгөө багтаа тийм лаг байгаад ингээд Microsoft орч багтаа ер нь хаана төрж ирсэн юм бэ? Монгол айл сургууль явж ирсэн юм бэ гэдэгс болж. За наач болохгүй эсвэл багтаа бол би тийм ерөөсөө лаг хүртэл байгаагүй. За чамайг бол сонсч ирсэн олимпиад дараагүйдэг байсан гэсэн. Би тийм бол ерөөсөө одоо гоцгойд ч юм уу тийм хүүхэд бол байгаагүй. Яг Улаанбаатар хотод төрсэн ээж маань ерөнхийдөө боловсролд Американ хаардаг хүмүүс. Тэгээд намайг ахлах сургуульд орох жилд маань 9-р анги гэсэн үг. Улсын сургуулиас шинэ Монгол сургууль руу шилжүүлсэн. Тэгээд би бол бодохдоо миний одоо жоохон амьдралын trajectory өөрчлөгдөх одоо эхлэн тэм тавьсан болов гэж боддог. Тэндээс очиод ерөнхийдөө шинэ Монгол сургууль нөгөө Япон соёлтой гэдгээр илүү танигдсан гэсэн ерөнхийдөө би Япон яваагүй. Гэтэ ер нь бол гадагшаа явж сурах боломж энэ талаар бол тэндээс анх сонсож ойлгож мэдчихсэн. Тэгээд тэндээс эхлээл нэг тийм толгойд арай өөр юм бодох тийм эхлэл тавьсан байх гэж бодож. Шинэ Монголыг төгсчөөд тэгээд шууд Америк явсан. Шинэ Монголыг төгсчөөд амар орчдогтэй. Шинэ Монголыг төгсчөөд Япон явах шалгалт засгийн газрын тэтгэлгийн шалгалт байдаг. Тэдрийг өгөөд математикийн тэнцээрээс англиын тэнцээгүй. Тэгэхээр ер нь бол миний англи муу байсан байгаа. Тэгээд шууд үргэлжлүүлээд Монголдоо SQL чиглэлээр сурсан нэг жил. Тэгээд сурж байхдаа ер нь бол аюу хурдан их хэдхэн сарын дотор за энэ бол миний байх газар биш юм байна гэдгийг амар сайн ойлгосон. Тэгээд нэгдүгээр курсээ төгсөхдөө л аавчдээ тэгэд нэг ингэж тэр нэгдүгээр курсээ явж байхдаа л би нэг нөгөө багшийн дэдийн тэр хүмүүс байгаа шүү дээ. Нэг явдсан чинь нэг юм зар хараал Америкт тэтгэлэгтэй суралцах боломж энэ гэсэн зар нэг автобусын бодол дээр чөлөө нэг хүмүүсийн дээр авсаал харсан. Тэгээд тэнд очиод суухад одоо яг би чи миний явж исэн Америк ирж исэн үе 2014 он гэхэд нэлээд дээр үед байгаа байхгүй. Яг тэр үед ер нь бол нэлээд хэсэг нэг хідэн хэсэг бүлэг Монгол залуучууд одоо анх ирж исэн Монгол залуу одоо Америкт сурахад ирж исэн тэгэхээр ирж исэн залуучууд тийм үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо яаж сурах вэ гэдгийг тайлбарладаг. Тэгээд тэр хүмүүсийн яриаг азар тэр зарыг олж хараад нэг өдөр очиод бас л багшийн дэдийн тавны газар очиод сонсоод тэгэл окей би ишэл явах хэрэгтэй маань гэл тэгэл гэртээ ирээл аваадтэй би ингээм мойсос болмоор байна Америк явцмаар байна гэд англи маань мойсон ч гэсэн тэгээд шийдээд
Тэгээ манай аав одоо яг одоо чадна гэж бодож ивэл тэгээ гэл тэгэл сургуулаасаа бүр чөлөө гэж яг өнд бол дотор бол гарчаад байгаа байхгүй аль хэдийн. Гэхдээ яг чөлөө гэж нэг жилийн чөлөө аваад тэрэндээ л англиг бүтэн жил чингээ нухаж билдээ. Тэгээд TOEFL тэгээд SAT гэдэг нэг бакалаврт юм. Дуусчихвал TOEFL хийдэг. Мэдгүй санахгүй. Тийм, зөндөө фейлсэн. Ер нь бол фейлээр бол амар олон удаа өгсөн. Би тэгээд эхний жил бэлдсэн жилдээ ч гэсэн би тэтгэлэг авч чадаагүй. Тийм учраас TOEFL-ийн оноо муу байсан, шалгалтын оноо угаасаа муу байсан, англиг би угаасаа муу байснаасаа эхлээд хийсээр байгаад нэг жил болсон гэсэн тэр бол хангалтгүй байсан. Тэгвэл мууч ч юм уу Монголд сурмааргүй байсан чинь чамаа гадаг шүү. Тийм. Яг юу нэ Монголд сурахын яг юу чамд үнэхээр биш юмаа гэж санагдуулчихсан. Хамгийн таалагддаг. Одоо тэгтээ ингэж ярихаар жоохон нөгөө би монголоо амар ингэсэн болчихгүй. Тэгтээ ер нь бол зүгээр би яг нөгөө чамд юу гэж мэдээ. Тийм, хувь хүний нэг миний өөрийн характер тийм юм гэж ааштай. Тийм гол би ер нь бол юм аюу тийм өөрөөрөө өссөн, өөрийнхоороо өссөн, эрчлөлөөтэй юм нэг тийм юм дуртай. Тэгэл мойс сурж байхдаа ер нь бол би аюу тийм өөрийгөө одоо юу гэдэмдээ ингээд үзэл бодлоо амар илэрхийлдэг талын хүн байхгүй. Тэгэн гол мойс сурж байхад зүгээр л би нэг удаа малгай өмсөд ирсэн байхад жишээлбэл багш маань одоо босгож байгаа тий олон хүмүүсийн донд босгож байгаа малгайгаа тайл гэж тайлуулдаг ч юм уу тий. Окей, миний малгай өмсөд ямар ч тэр хичээл би саруулахгүй байхгүй юу гэнэ л тий. Тэгээд дахиад одоо ном нь жишээлбэл одоо номынсаа дүнгүй байхад би худалдаж аваагүй болохоор надаас миний оноо хасдаг ч юм уу тий. Эсвэл би авах хэрэгтэй оноо авч чадахгүй байх ч юм уу тий. Тэгвэл би тэрэн дээр ингээд дугаан өнгөрч чадахгүй. Ном чинь номынсаа дүнгүй байгаа юм чи яа байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгвэл ер нь бол ингээд тэнд ингээд миний хувь характер би өөрөөрөө байж гэхээр байж болохгүй тийм зөрчил байгаа. Хуучин соёл юм чинь тэгсэн дээр үештэй айгуу дээр одоо л өөрчлөсөн байж магадгүй. 11 он байхгүй. Тэгээд тэр чинь бол миний хувьд бол тэр үед бол тэгээд угаасаа би болохгүй байна гэдэг мэдрээд ингээд дотроос ямар нэг юм ингээл тэгэл Япон явж чадаагүй. Японы соёл ч гэсэн миний бас характертай нийцэхгүй байсан болохоор би дахиад хичээгээгүй. Тэгэл яг Америк гэдэг нэг юм яг олж хараад гээл за яг л юм байна. Дээрээс нь би сакс үздэг байсан. Тэгэл Kobe Bryant гэж бодоод тэгэл мөрөөдөл ингээл яг л тухайн үеийн нэг юм жоохон хүүхдийн мөрөөдлөөрөө гой мөрөөдж байгаа л тэгэл бэлцээр байгаа л 2 жил бэлцээр аваад ирсэн. Тэгэж тэгж яхтаа ингээд Microsoft-д орно энэ гэж юм бодлоо байсан тэр. Бакалаврт сурж байхад юу ч тийм бүр Монголд байхдаа тийм бүр ерөөс тэр чи одоо тэр үеийн одоо цэг тий хэдэн жилийн дараа чи Microsoft ажиллаждаг гэвэл чи итгэх байсан. Боломжгүй юм шиг санагдав. Яа боломжгүй юм шиг. Яг одоо онооч байхгүй тий. Яг одоо юу Microsoft. Ер нь бол ингээд би бол ингэж бодод байгаа. Одоо би ингээд Microsoft-д орж ирээд байж хаад айгүй олон төрлийн хүмүүстэй уулзаад бид нар ингээд танилын үрээгээ тэлж байгаа шүү дээ. Танилын үрээгээ тэлхийн даваад л ингээд хүмүүстэй өөр талын юм ярилцсан гутал юм нэг юу байд юм байна л та. Одоо root cause problem гэдэг одоо нэг за би яг нэрлэгийг марцчихлаа. Тийм. Ямар суурь байгаа вэ? Яг ингээд мэдээллийн бидний уг суураас хамаарат мэдээллийн блог үзээд авдаг юм байна л та. Тийм гуталтай одоо бид нар ингээд технологийн салбарт энд ажиллан гутал технологийн салбар гэхээр энэ тэгчүүд гэдэг амар бодоод байгаа шүү дээ. Амар их байдаг гэдэг тэр бол амар амархан ирждэг гэдэг. Би нэг амар мундаг Microsoft инженер хүний энтхэг инженер CVP болсон хүний яриаг сонсож байгаа. Тэр хүн болохоор тэгэж байгаа байхгүй. Намайг тэ сурах гэж байх үед бол root cause problem бол байсан. Тэгээ яагаад вэ гэхээр хэлний хувьд жишээлбэл бүх энэ одоо инженерингийн энэ технологийн юмнууд бүгд англи дээр тухайд. Мэдээллийн өлтөмжгүй байдлаас болоод биднэрт боломж болцоо бага байгаа тийм Монголд байгаа хүмүүс. Тэгэхээр одоо бид бүхэн энэ ажлыг одоо хийж шүү дээ. Тийм яг үнэ. Мэдээллээр хангаад одоо энэ бол үнэхээр боломжтой юм аа. Боломжтой хүмүүс нь ингээ ирсэн байх уулзаад явж байна тийм. Яг үнэ. Би тэгээ бас энэ дээр таадаж гисэн баярлмаар байгаа зүйл нэг энэ ингээд дэлгэрүүлээд тэг хүмүүс боломжтой гэдгийг харуулж аваад баярлж байгаа. Одоо яг Монголд харж байгаа ажлан подкаст амар сайн хөгжөөд амар хэрэгтэй подкастууд гардаг болсон юм шиг санагдав. Тэгэхээр наа их сургуульд байхад энэ гадаад төгссөн амар том сургууль төгссөн л тэг англид амар сайн хүмүүсүүдийг л одоо тэр том компани авдсан байх гэдгийг төсөөлөлтөө байсан шүү дээ. Гэсэн чи яг ирсэн чинь одоо танаа одоо Microsoft ч юм уу бүгдээрээ тийм том сургууль төгссөн амар лаг англитэй улсууд хүмүүс байгаа. Хамгийн ихэнд хэлэх юм нь бол no.
тийм биш байгаа. Ерөөсөө ялангуяа англи хэл бол бид нар бодохдоо англи амар хэцүү байх нэ, тэг очиод байхаа гэд энд бол яг хот тийм уу энэчээс хамаарна. Гэхдээ одоо Сиэтлтэй энэ технологийн компанид бол ялангуяа хэлний асуудал дээр бүр амар тийм одоо нээлттэй болсон тий. Одоо AI байна тий. Call дээр бид нар бөөндөө орсон ч Латин Америкаас англи нь муу байгаа хүн бол жишээлбэл зүгээр доор нь AI-аар live translation гаргацвал тэнд call юу ч ямар ч мэдээлэл хавтуулахгүйгээр шууд ингээд болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр хүмүүс бол амар энийг хүлээн зөвшөөрсөн. Яг мэдээж тодорхой хэмжээний англиар байх хэрэгтэй. Гэхдээ бүр амар лаг байх хэрэгтэй гэдэг л. Тэг яг ингээл энд төрсөн юм шиг дуудлахгүй тий ямар ч дүрмээ. Бүр дуудлага дээр бүр хинч таадаг одоо тий. Яг нөгөө ихэнх хүмүүстэй бүр ингээл амар гоё тий аялахгүй ярьдаг хүмүүсийг л авдаг байхад гэсэн төсөөлөл тэр бол худлаа юм биш үү. За тэгээ Монголд бол бакалавра хийгээгүй байна. Америкт ирээд Америкт хаана ирээд ямар гэдэг сургуульд ороод ямар чиглэлээр бакалавр суралцж байна. Бакалавра би 14 онд яг энэ Washington мужид Whitworth University гэдэг нэг хувийн жижигхэн сургуульд орсон. Тэгээд орсон тэр сургуулийг сонгосон шалтгаан бол тэтгэлэг миний apply хийсэн сургуулиудаас хамгийн өндөр тэтгэлэг өгсөн. 100% тэтгэлэг өгсөн. Тэгээд би анхны Монгол нь байсан. Тэгээд бизнесийн чиглэлээр суралцсан. Бакалаврын бизнесийн удирдлага чиглэлээр суралцаад тэгээд ерөнхийдөө 4 жил сураад 18 онд төгссөн. Аав ээж чинь ер нь чамд тусласан цаггүй. Үгүй. Чи өөрөө болсон. Тэгээ Whitworth ч аюу хол өгдөө. Одоо эндээс 5 цаг жолоогоор ажил олдохгүй чи ер нь яаж болох вэ? Тэнд ажил олдно. Одоо ажил хийх мэдээж хийх байх бакалаврын юмсэн тий. Би хамгийн ихний 2 жилдээ бол сургуулийнхаа кафетериад хоол тавилдаг ажил хийдэг гэсэн. Тэгээд дахиад хэлээ. Тэгээд би явсан ч гэсэн 14 онд явсан ч гэсэн би 11 онд төгсөөд 14 онд явах хүртэл би 3 жил англи хэлдэг. Зогсоо цаг хийгээд би 90 миний англи стил амар сугуулсан. Тэгээд агай муу байсан. Ялангуяа яриа сонсгол хоёр дээр. Тийм бол би амар хичээх хэрэгтэй байсан ч гэсэн мэдээж мөнгө амьдрах зардлын мөнгө хэрэгтэй байгаа учраас ажил бол мэдээж хийсэн. Тэгээд оюутнуудад бакалаврын оюутнуудад олцдог ажил нь бол сургууль дээр on campus ажлууд байдаг. Тэгээд тэрнээс хамаарат хэдвэр курс байгаа туршлага амдраас хамаарат нэгдүгээр курст бол надад лав хоолны газраас өөр газар ажиллах боломж олдоогүй. Тэгээд эхэндээ бол амар эцдэг байсан. Яа найзууд хурж ирж байгаад би найзынхаа тавганд нь хоол хийж өгөөд зогсож исэн ч юм уу. Тэгэл гараа түлхэх ч юм уу зөндөө гарсан. Гэхдээ тэгэл амьдралд тусалсан. Тэгээд 3 дугаар 2 жил тэр аяа 3 дугаар курсээс эхлээд офисын менежерийн туслах болоод тэгээд сүүлийн 2 жилдээ сургуулийн нэг офисын registrar's office-ийн туслах хэл бол байг болсон юм шүү дээ. Ер нь бол яг ингээл 3 дугаар курст ороод эхлэхэд аяанда миний одоо хэл сайжирсан байгаа. Дээрээс нь би нэг сайжирж байгаа мэдрээд улам үр дүнтэй болоод исэн юм шиг байна. Тэгм бол улам яриа хийсэл тэгэхээр улам сайжрал. Би муу байгаа шүү гэж бодоод байвал ер нь бол сайжирдаггүй юм шиг байна. Тэгээд юу за төгсчлөө. Тэгээд төгсөөд яасан бэ? Шууд буцаад Монгол очив. Төгсөөд 18 онд төгсөөд бол Монгол явсан. Яг гэр бүлтэйгээ аав ээжинтэйгээ яг орхон байх хэрэгтэй байсан болохоор Монгол яваад Монголд очиод нэг жил гарan яг Монгол очин готлаа хэмээ жилдээ бол нөгөө нэг газрын тусгай холбоотой гадаад компанид Чингэрэлээд ажиллаж байсан. Тэгээд за нэсттэй болчихсон байдаг. За нэстэд ямар ажил хийдэг байсан юм бэ? Ямар албан тушаал дээр байсан юм бэ? Мэдхгүй юмсээ. Яг тийм таа. Нэстэд би үйл ажиллагаа хариуцсан захирал гэж явж байсан. Тэгээд яг юу хийдэгсэн бэ? Үйл ажиллагаа. За яг үнд бол юм хийдэг байсан байгаа шүү. Тийм бүх юм хийдэг байсан. Яагаад гэхээр одоо тэр хэд онд 10 хэд он би 19 он класс тийм би тэр үед чинь тийм нэст бол аюу жижиг байсан тий. Баг дөнгөж бас бүрдүүлж эхэлжсэн. Тэгээд ажлын ярилцлага хүн авахгүй юм. Магад чи хүн apply гэдэггүй тий. Тэгээд хүмүүсийг найрах гэж тий их яадаг байсан. Тийм тэгээд ер нь юм болгоныг л хийсэн гэж боддог. Тэгээд аюу их юм сурсан 2 жил 1 сар ажилласан байдیں۔ Нэстэд. Тэгээд шууд Америк руу буцаад мастертаа ирсэн.
Тэгээ 2 жил 1 сарын хугацаанд юу үзвэ? Нэстэд. 2 жил 1 сарын хугацаанд өстой дээшээ доошоо бол бүгднийг үзсэн. Тэгээ сэтгэл зүйн хувьд би бол өөрийгөө нөгөө өмнөх ажил дээр бол бакалавра төгсөөл дөнгөж ирсэн хөхөд тэгэл нэг юм том корпорацийн нэг хин мэдтгүй нэг ямар ч юм responsibility үүрхгүй байсан өмнө л ажил дээрээ тийм хариуцлага үүрхгүй. Тэгсэн чинь нэсэд орсон чинь бүх хариуцлага энэ орон дээр ирээд сайн муу бүгдээрээ зөвхөн шахаад би жоохон ингэх гэдэг байхгүй. Тэгээ энэ хүн чинь өөрөө Америкт байсан, би Монголд байсан. Тэгээд яг нүүр тулж байгаа бүх юмыг хариуцж байсан. Батын их миний дээр байсан дээр бол сайн амжилт ажилласан гэж боддог. Юм сурсан гэхээр ялангуяа ерөнхийдөө дээрээс нь баг удирдах зүйлийг бол яг тэндээс би хамгийн их сайн сурсан гэж боддог. Залуу баг яг бүрдээгүй байсан маяг бүрдүүлээд тэрийг ингээд тууштай stable буюу одоо доктортой авч явах энэ яг гэдэг бол яг одоо leadership удирдлагын талаас бол маш их тийм сэтгэл зүй, EQ, IQ бүх юмыг салгаад байсан. Тэгээд тэрийг бол айгүй их зүйлийг сурсан. Тэрийг үнэ дэлгэрэнгүй яривал бүр маш их юм аа. Тэгээд би одоо ингээд 2 жил хагас ажиллаад ер нь би энийг хийсэндээ гэж бахаар сэтгэл үлдсэн юм юу вэ? Энэ нэстэд ажиллаад. Тийм нэстэд ажиллаад ерөнхийдөө Nest Academy гэдэг нэрийг Улаанбаатар хотод ер нь бол манай баг гаргаж чадсан л гэж боддог. Тэгээ манай баг буюу тэр үеийн баг те яг би хийсэн гэж бол би хэлмээргүй байна. Яг тухайн үеийн баг маань үнэхээр сэтгэл зүрхээр амар сайн ажилласан. Мэдээж дээшээ доошоо орсон ковид үе бас таарсан байгаа. Яг сүүлийн жилдээ тэр бол бүр хамгийн хэцүү үе те бид нар зөндөө коллег хийгээл яаж энэ асуудлыг шийдэх вэ? Тэгээ дээрээс нь сургалт учраас тэгээ ковид болчлоо. Бүх юм локдаун болоход яаж онлайнаар сургалт явуулах вэ? Монгол матгаа дэлхийд дахин онлайнаар сургалт хийгээгүй байсан шүү дээ. Тэгэхээр тэр үед ч гэсэн мэдрэлтэй дроп аут хүмүүсээ гаргачихгүй байлгасан. Хүүхдүүдэд дуусгая. Нэг жилийн төгсөлтөө ч гэсэн бүрэн дуусгая. Ажилтнаа авч үлдээ. Ажилтны сэтгэл зүйг нь яаж доктортой байлгах вэ? Заримдаа сэтгэл зүйч болдог байлаа шүү дээ бид нар чинь тий. Тэгэхээр тэр юм болгоныг ингэж даваад гараад дуусаад яг одоо намайг явах тэр зуны 6 сар бид дууссан гэдэг чинь тэр үеийн төгсөл энэ бол маш гоё болж ирсэн. Тэгээд маш их зүйлийг хийж бүтээсэн баг гэж бол боддог. Тэгэхээр яг тэр үеэр намайг ороход нэс гэж чи яг ингээд ихлүүлсэн байсан ч гэсэн миний бодлоор хараахан хүмүүсээ мэддгүйсэн. Тэгээд бид нар маш эрттэйгээр 2 жил бол танин мэдүүлэх одоо тий технологийн салбар гэж юу юм бэ? Ямар боломжтой юм бэ гэдгийг бол Улаанбаатарт ялангуяа одоо Улаанбаатараас ч гэсэн цаашаа түгээж түүх гэж хичээсэн чадсан багш гэж бодлоо. Тэгэхээр нөгөө хамгийн их том accomplishment гэдэг нь насан туршид сургалт байна. Тийм, тэрийг чинь нэ. Тэр чинь бас байдаггүй жаа бид нар анхудаа насан туршид сургалт хийсэн. Төрөвчлөлөө сургалт тийм. Тэгээд ер нь бол тэнд бол аюу их рискийг бид нар авч исэн гэсэн чадах болов гэжсэн тийм айдастай байсан гэсэндээ хийгээд тэрнээс давлгаалаад ер нь бол одоо би явсныхаа дараа гэсэн ингээл мэдээж байнга харж байгаа тийм Монгол руугаа ялангуяа нийслэл холбоотой юу болж байгаа юм бол эзлэхэн төрлийн газрууд гэсэн зөндөө гарсан байсан. Тэгэхээр ер нь бол энэ бол хэрэгтэй байсан зүйл юм байна. Тэрийг бол бас ганц ихтэй 25 хүмүүс гэж байна. Одоо 200 300. Тийм nice. За буцаад Барнс руу ч очиё. Ер нь нууц шүүл нөгөө танаа аав чи юу хийдэг хүмүүс юм бэ? Байсан бэ? Манай аав хоёр бол яг тийм одоо нөгөө нэг ажлыг ингээд хийгээд насаараа хийгээ явсан тийм хүмүүс бол биш. Яг цэвэр одоо жижиг бизнес эрхлэгч нар байсан. Маань инженерээр төгссөн, ээж маань болохоор сүлэгчээр төгссөн гэсэн. Тэгээд нөгөө яг л тухайн үеийн 90 оны одоо зүйлс болоод тэгээд яг бизнесийн юм л орсон. Тэгээд дандаа жижиг бизнесүүд эрхлээд явчихсан. Тэгээд тэндээс л улбаад байгаа би баг бизнестэй би ч гэсэн ингээл миний бакалавр гэсэн бизнес байсан. Одоо магистр гэсэн бизнесээр хийсэн. Одоо ч гэсэн Microsoft бизнес талд нь явж байгаа. Баг тийм. Тэгэхээр ер нь бол айгүй хэцүүлэг аав ээжийнхаа тэр амьдралын одоо жижиг бизнес эрхлүүлжсэн алдаан ононоос уулзаад айгүй тэр надад сонирхолтой санагдал байдаг гэсэн. Тэгээл тэндээс харсан бол дурталсан баг. Яс алим баг гэсэн чи яа тэгээд нэ. Айлын том юм. Үгүй шүү дээ, баг шүү дээ.
Тэгээ яагаад ийм өөртөө ихтэй болсон? Тийм. Тэр бол айгүй зөв ус болж байна бас. Би бол одоо ч гэсэн ингээл найзууд нөхдөдөө ч гэсэн яриад одоо зөвхөн Монгол дахь найзууд гэлтгүү энд магистр MBA хийсэн найзуудтайгаа ч гэсэн ингээ яриа байж хатвал надад бол өөртөө итгэл бол маш их байдаг. Тэрийг бол ингээд найз нөхөд 90 50 маань хэлдэг. Тэгээ би ингээ эргэ бодоод яаж би ингээд тийм байна гэж бодохоор бүр ингээ хар багаас надад миний гэр бүл бол ерсэн чи чаднаа гэдэг юм ингээд тусаад агуу суулгасан байгаа даа. Бүр тэр нь бүр манай аав ээж биш манай өвөөс хэлдэг. Би цэцэрлэгт явж байгаагүй. Өвөө мэдэр хөдөөсчсэн. Тэгм бол өвөө маань олж жишээлбэл ингээл миний охин энийг хийж чаднаа. Ингээл үргэлж ингээл айгүй жоохон зүйл дээр урамшуулдаг тийм байсан байгаа юм. Тэгээд том болсон ч гэсэн одоо яг сургуульдаараа ингээд явжсэн ч гэсэн ер нь л ингээд ийм хиймээрэн тийм хиймээрэн гэдээ ярахад аавч өөр маань бол хизээч одоо үгүй бит хийдэг ч юм уу эсвэл чи чадахгүй гэдэг бодлыг хизээж төрүүлж байгаа. Окей чи чадахгүй тий. Ер нь бол манай аав бол аюух ингэж намайг одоо зүгэлүүлж явдаг хүн байсан. Чи яг чадахгүй гэдэг нэг юм жоох ихлээд мэдээж бол жоохон чаленжлна. Тэгм гол нь улам дотроос харуулж би чадна ингээл тэр яг одоо ингээл би жоохон ингээд түүхий бодол санаатай чи намайг жоох мэдээ би Монгол 3 жил байж байгаа гэсэн зөвхөн нэстэдлээс гадна зөндөө олон хажуугаар нийтсэн. Ингээл нэг санаа орж ирэл ийм хиймээрэн тийм нэг суулт ичмээрэн гэл ингээл эсвэл нэг юм бизнес гэл нэгэн гутал эхлээд би жоохон түүхий байх юм бол манай аав бол яг наа чин тэгвэл яхаа ингээл жоохон чаленжлал асуултуудаа тэгэн гутал дотор ингээл нэр би чадна гэж утсан юм даа ингээл нөгөө асуусан асуултуудын болонгот би яг ирээдүйд байж болох рискүүдэд аль хэдийн намайг бэлдээдсэн байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө тэгээд эргүүлээд би тэр шийдлүүдийг олоод бутаад ярилцаад ингэн гутал окей тэгээд чадна гэж бодож хийгээд үз гэж нэг юм яриад тэгэл би өөр хараа дандаа хийх гэсэн юм бол хийсээр ирсэн байгаа. Тэгээд яа тэгэл тэр юм ер нь бол хүний толгойд бол тэгэхээр ер нь бол хар багаас нь хүүхдтэйгээ яг чи чаднаа гэдгийг хэлж яах нь амар чухал юм байна гэдгийг бол би яг өөрөөр ойлгоод хүүхд өөрөө оролдож үзэх аюул чухал. Тийм. Оролдож үзэхгүй чаднаа л гэдэг. Тийм бас болохгүй. Тийм. Тэгэхээр ер нь яг тийм нэг хоёр зүйлийн тохиолдол яг хүүхд нь өөрөө бас ярьсан шиг хийдэг бас тийм тэгээд ард нь гардаг болчвол итгэл аваад шүү дээ. Олоодоо фейлсэн ч гэсэн одоо TOEFL дээр тийм 2 жил би фейлж тэгээд том сургуульч ороогүй нэг жижиг сургуульд орсон байгаа байхгүй. Тэгэхээр гэтээ би ерөөсөө хідээс тэрнээсээ бол тэр би айгүй зүү замаар л яваад байгаа гэж өөрөө боддог. Нэстэр ахтай ч гэсэн тэгээд фейлсэн ч гэсэн тийм нэстэр ахтай фейлгээр яхав нэстэр байхад хэцүү зүйл нь бол баг би ер нь бол айгүй өөрөө лидершип тал маань бол жоохон эмпатетик гэж боддог. Жоохон нөгөө одоо ялангуяа туршлага арай бага байсан боловч тэр маш их зүйлийг ингэж өөр дээрээ хүлээж авдаг тий хамаг эмошнороо тий хамаг сэтгэл зүрхээрээ хүлээж авч ажилдаг. Тэгээд хэцүү зүйл байсан ч гэсэн давж бол гарсан үргэлж гардаг байсан. Хизээч ямар нэг зүйлийг бид нар дундаас нь болоогүй. Гэхдээ тэр дунд бол маш их тийм emotionally дэшээ доошо процесс болсон байдаг. Тэгээд би одоо дээрээ 2 босстай байсан гэсэн тэр 2 босстойгоо ингээл заримдаа алуулцаа тэгэл ингээл бид нар нэг баг болоод явж исэн байгаа. Тэгээд тийм ер нь юмыг тэгж яг л дуусгах айгуу чухал гэдгийг бол тэрийг ханаас яг сурсан мэдгүй. Гэтээ бас л ажиллаж байгаа чинь ингээл одоо энэ ямар хэцүү бэ? Ямар давагдчихгүй юм бэ гэж санагдчих үе яг ямар үе юу тохиолдож байна? Яаж тийм үе санагдах вэ? Бүгд л юм давж бахаар юмсан. Тийм. Юу хэцүү байсан? Гайгүй юм шүү. Тийм. Ерөөсөө тийм ямар хэцүү одоо энийг яаж өстө чадахгүй юм байна гэж ерөөсөө бодож байгаагүй. Яаж хийж болгоно? Тийм болгоно. Гэхдээ яаж вэ гэдэг дээр би бол чамаас тулхамж аяг хүсдэгсэн тий. Окей. Тэ хийя. Чи амар санаа гаргаж ирнэ те ингэж идэх чи. Окей тэр чи хийя. Гүйцэтгүүлэх баг нь тэнд байгаа шүү те. Гэтэ окей надад те яаж гэдэг дээр тусламж иртэй те. Миний ганц тарих толгой эсвэл манай ба. Тэгээ дээрс нь би одоо бас анзаарч байгаа. Одоо л Microsoft ажилласныхаа дараа бол нэстэг амар хэцүү ингээ харьцуул болоод байгаа байхгүй. Тийм бол тэнд юу болоод байна гэхээр жоохон бахаад байгаа зүйл нь окей тухайн мөчөд бид нар чадхаараа л чадсан байна.
хийсэн байна. Тэгээ change management гэдэг зүйлийг чи бол надад амар их хэлүүлсэн. Change management гэдэг зүйл тэгээ удирдах санаа гаргалаа тэрийг гүйцэл. За одоо өнөөдөр сэтлээ ингэн гэхэл хүмүүс да гэдэггүй юм байна гэдэг энд Microsoft-ээр би мэдээд байгаа байхгүй. Энэ том компани тэгээ өнөөдөр хэдэн мянган хүнээр апплайдаад өнөөдөр энд байгаа нэг ажилтныг халахад тэрний дараагийн хүн бэлэн байгаа тийм газар байсан ч гэсэн тэр ажилчид юу яах гээд байгаа юм бэ гэдэг хатлага гаргаж байгаа байхгүй change management. Миний одоо ажиллаж байгаа төслүүдийн нэг нь жишээл change management болохгүй байна. Тэнд хүмүүсийг buy-in хийх одоо монголоор одоо өөрийнхөө тэр саналыг зөвшөөрүүлэх өөрийнхөө одоо шинэ санаачлагыг дагуулах тэр болгоныг хийж асар их юм байдаг байгаа байхгүй тэр бол тухайн үед бол чи нэстэд дээр намайг маш их тэр тал руу ингэж одоо бүжигчсэн. Тэгээ тэрийг хийж яхад хэцүү амар тэр л хамгийн баг хэцүү. Хүмүүсийг яаж би өөрчлөх вэ? Яаж бид нар ажиллаж байгаа арга барилгаа дахиад нэг системд оруулах вэ? Тэгэл аюул олон удаа ингэж хувьсэл солигдоод байгаа. Тэгээ стартап тэр бол чухал зөв зүйл байсан байна. Тэр бол хэцүү санагддаг байсан. Гэхдээ би болохоор бид нар ямар нэгэн зүйлийг буруу хийгээд байгаа юм болов уу? Ийм амар resistance хүлээж авах. Эсвэл юм болов уу гэж бодсон ч одоо л энд ажиллаад ирэхээр окей энэ бол байх л зүйл байсан юм байна гэдгийг бодоод байгаа. Хүлэмжшүүр. За ингээд эмэгтэйчүүд чи жоохон бол өөртөө ихтэй эмэгтэй болчлоо тий. Тэгээ өөртөө итгэлгүй эмэгтэйчүүд одоо их байна одоо. Эргийн төвд тий манай Монгол эмэгтэйчүүд ялангуяа ингээд технологийн салбар гэхээр юм хол хуршгүй эсвэл ингээд ухаатай тий эмэгтэй хүн хийж болдгоо юм шиг бодоод байдаг. Одоо чи ажиллаад үзсэн чи эмэгтэй хүнд тийм тохиромжгүй ажил байгаа. Эсвэл хуршгүй тийм хол юм шиг. Эмэгтэй хүн бүр хийж болох л ажил байна. Одоо эмэгтэй хүн зориулсан юм шиг ажил. Тийм, зориулсан юм шиг ажил. Ялангуяа би бол бодоод байгаа шүү дээ. Монгол би бас ажиллаж байсан хүний үед харахад Монгол эмэгтэйчүүдийн давуу тал бол байгаад байгаа байхгүй юу? Монгол эмэгтэйчүүд би бол жоохон яг үнэн үзэл бодлоо харахад бол би бол Монголд бол нийгмиг бол эмэгтэйчүүд маань аюул мундаг авч явдаг гэж боддог. Тэгээ яг том компаниуд Монголын компаниудын удирдах холбооч бол хвчлэн эмэгтэйчүүд байгаа. Ингээд өөртөө итгэлгүй болсон хүмүүс чинь яагаад тэгдэг гэж бодод өөртөө итгэлгүй бол. Яг би ч гэсэн өөртөө итгэлгүй болсон доо байгаа. Одоо ялангуяа ер нь бол ямарваа нэг юмыг эхлүүлээд явж байхдаа одоо би ингээл менторуудаа ярьж байхдаа гэсэн надад байнгын энэ талаар бол байнга ярьж байгаа. Тэр нь юу гэхээр өөртөө итгэлгүй байх. Одоо Microsoft-д орж ирэн гутал орж ирлээ бол би ингээл итгэлтэй зоригтой явсан байгаа, чадсан байгаа. Орж ирсний дараа зарим үед бол ялангуяа imposter syndrome тэгээ өөрийгөө бусдаас доор мэдрэмж бол маш ихээр мэдэрдэг. Ялангуяа миний байгаа хэсэг нь technical team учраас окей би ганцаараа бизнес програм менежер байгаад байна. Окей энэ хүмүүс 17-25 жил ажиллаж хүмүүс байгаад байна. Тэгээ би одоо юу вэ нэг Монголоос ирсэн нэг жоох охин байгаад байна. Ингээл аюул олон зүйл дээр өөрийгөө аюул доош нь дардаг. Тэгээ би бусад хүмүүс яагаад би бүх хүн болгон мэдгүй болохоор мэдгүй. Гэтэ өөр дээрээ л хизээ би өөртөө итгэлгүй мэдрэмж авдаг вэ гэхээр л ер нь би өөрийнхөө дайсан байгаа үед л би тэгдэг юм шиг санагддаг. Одоо нэг жил болох гээд байж байгаа хугацаанд хинч одоогоор бол надад бол чисто чадахгүй гэж бол Microsoft хэлээгүй байна. Энэ олон хүмүүс таарч үзэж байхад чи чадахгүй дээ. Яа чи одоо битээ санаагаа яа. Кол бол за тэгээ хин нэгэн гой санаа байна уу? Ярих санаа байна уу? Ямар нэгэн байна уу? Гэхэд би тийм ингээ маш олон удаа аюу гой санаа дотор нь байсан гэсэн би хэлэхгүй өнгөрч байсан байгаа байхгүй Microsoft-д одоогоор тэгмэл яа гэж юм хинч намайг чи битгий хэлгээгүй зү би өөрийгөө бариад байгаа байхгүй чи өөрийнхөө дайсан тийм тэрийг би ингээд эхний хэсэгтээ эхний нэг 6 сард бол мэдрэхгүй ингээл тэрэндээ стресстэй л одоо бол би яг мэдээд байгаа байхгүй өөрийгөө окей яг би одоо нөгөө төлөв нэг юм spiral одоо нэг юм нэг нүх шиг юм л нэг орцохороо яваад байгаа байхгүй тэгээ өөртөө итгэл маань байхгүй болчихгоо заримдаа зарим кол зарим юм хэцүү байж болно тэгээ заримдаа нэг колд ороо байж энэ тэнд байгаа бусад бүх хүмүүс амар их мэдээд би ганцаараа мэдгүй байж болно тийм үе бол амар их тэгээ тэрийг би болохоор өмнө ингээ амар хүлээж аваад би л амар мяа юм байна гэж бодоод яг үндэ ямарваа нэг юм хэлж байгаа хүн болгон анханасаа тийм л байдаг. Тэ бид нар
жоох хүүхдээсэн ч гэсэн жоох хүүхд төрөхтөл бүх юм мэдээд хүрхтэй. Энэ юу юм гэж аав ээж нь аяга гэсээр байгаа сурдаг гэсэн тий. Тэрнтэй адилхан л юм байна гэж би бол бодоод байгаа. Тэгээ маш их хүмүүсээс бол заавар зөвлөгөө аваа. Тэгээ дээрэс нь өөртөө жоохон одоо тий төвчээртэй хандаад окей зээ тий битүүмж хэлж дээ тий. Дээрээс нь corporate America ямар амар хэцүү вэ тий. Энэ болгонд битүүмж хэлж гэн жоохон тайван бай гэдэг нэг өөртөө маш их хэлж байгаа. Тэгээ өөрийнхөө ингээм би бүр гэртээ ингээ нэг жижигхэн тамар дээр битээ тавьсан маань. Тэгээ жижигхэн вен байсан ч тэр бол вен. Одоо тэр жижигхэн ялалт байсан ч тэр бол ялалт. Тэрэн дээр ингээд өөртөө урам өгөөд тэрнээсээ тэнэглэгдээд явахгүй л нэг өөртөө итгэх итгэлээ нэг юмнаас болоод алтан готлаа тэрэндээ ингээ орогдоод байвал орогдохгүй байна. Би ч гэсэн тийм байд. Тэ өргөж ингээл өөртөө итгэлтэй би Монгол ингээд тэ ааж маань гой намайг өөртөө итгэлтэй гэр бүл маань өөртөө итгэлтэй өсгөөд өдөө бол ингээд яг явсан замнал маань шийдвэрүүдийн зөв одоо би бол зөв л гэж боддог. Зүгээр ингээд яваад тэр нь ингээд надад итгэл өгөөд байгаа гэсэн corporate America дээрээ тэ энэ том компанид ажиллаад өөрийнхөө санаачилж байгаа зүйлийг бусдаар дэмжүүлэх гэж ингээд юу зөндөө их юм би эсэргүүцлийг тулж байгаа байхгүй. Тэр зөвхөн хүмүүсээс биш зүгээр системийн хувьд ч юм уу. Тэр үед ингээ яаж би өөр дөрөө тусгаж авахгүй байх вэ? Яаж одоо нэстэд ажиллаж байсан үеэс арай ялгаатай одоо би өөрөө анзаардаг байгаа зүйл нэстээр бүх юм ингээд тэг би спонж байсан байгаа байхгүй тий. Ингээд зүгээр ямар ч юм байсан би тэрийг за энэ би чадахгүй юм байна. Эсвэл нэрэ гэх юм ингээд одоо болохоор окей энэ угаасаа ийм системдэд үлээ би ийм болох гэдэг. Гэтэ надад инк гэдэг удирдлага дээрээс ирж маань би хийх л хэвээр. Яаж энийг хийх вэ гэдэг би аргаслыг хэдэн янзын хөлбөр гаргаж ийж тэгэхгүй би энерги тийшээ зарцуулсан хүртэл би шийдэл нь олоод байгаа байхгүй гэсэн. Өмнө нь болохоор тийшээ зарцуулахгүй байвал би маш их энерги цаг хугацааг тэг emotionally би өөртөө итгэлээ улам алдаал улам нэг ийм юм руу ороод тэг эсвэл ингээл emotionally өөрөөсөө гарч бодох хэрэгтэй байна шүү дээ. Тийм сурах хэрэгтэй байна гэж бодоод байгаа. Тэгэхээр ер нь бол өөртөө чиний асуулт чинь болохоор өөртөө итгэлгүй байгаа хүмүүс яах вэ гэхээр жоохон хэсний ялтандаа гой урамшаад тэгээд ингээд өөртөө төвчээртэй байгаад окей гол нь тууштай байх хэрэгтэй. Гэхдээ төвчээртэй байгаад хэцүү байгаа үедээ за окей тэгээд би ингээд энэ удаа ингэжлээ дахиад ингээ ийм аргаар яваад үзье гэж үзмээр аваад үзэх хэрэгтэй юм шиг байна. Би бол одоо өөр дээрээ туршиж үзээд байгаа юм нь тэр нь болоод тийм ажиглаад. За нэстэд ажиллаж байгаад яаж буцаад Америкт ирчихвэ? Яаж Microsoft-оор үед дараагийн хэсэг шүү дээ. Тийм. Би ер нь бол Монгол бакалавра төгсөөд Монголд очиод угаасаа буцаад магистрт ирнэ гэдэг мэдчихсэн. Тэр бол аюу тодорхой дүйж өөртөө амлаад ирчихсэн. Ирэх хэрэгтэй зүүн хэрэглүү юмнаа гэдэг өөртөө амлаад явсан. За яг цаг хугацаанд би бол үлдмээр байсан. Би бол нэстэд маш дуртай болсон, хайртай болсон. Гэтэл ковид болоод тэгэл одоо маань л чинь явахтай болоод байна. Одоо чи яг энэ үед явах хэрэгтэй байгаад байна. Гэл нэг намайг агай пүшилсэн. Тэгээ би бол нөгөө Монголд одоо өөр хажуугаар юм хийгээл дээрэс нь тэгээ нэст гээл гоё хамт олондоо олцсон. Тэгээл нэг юм яг юм belonging санагдаад шүү дээ. Яг би тэнд байх хэрэгтэй санагдал. Амар гоё бүх юм гоё юм болохоор би ингээд comfort zone-доо гоё үлдчихмээр байгаадсан гэсэн манай аав гээ чиний одоо дараагийн юм чинь болцсон байна гэдэг ингээд. Тэгэл яг ковидын үеэр гэртээ угаасаа ажиллаа хийгээд гэрээс гарч бид нар ч юм хинэнч гарч чадахгүй байсан юм чинь. Окей за энэ үе яг л тэгээд ковид болсон тэр үеийн Америк сургуулийн аппликейшн авдаг үе байсан. Тэгээд за салхинд бэлтжээ. Салалтаа өгье, жимад өгье. Тэс сургуулиуд аплайдад үзье гээд яг би өмнө нь Америкт өөрөө тэгэж бэлтээд ирсэн хүн болохоор надад тэр бэлтгэлийн процесс юм хэцүү байгаагүй. Хэцүү гэдэг нь одоо мэдээж шалгалт нь бол хэцүү. Гэхдээ зүгээр ер нь юу гэсэн үг хэрэг би яаж явахаа мэдж байгаа гэсэн үгтэй. Түүнээс яах ёстойг мэдэхгүй байгаагүй гэсэн. Тэгэхээр ер нь бол ажиллаж агаад ажиллаа хийж явах үедээ оройн цагаар шалгалтнаа бэлдээд амралтын өдрөөр шалгалтнаа бэлдээд тэгээд сургуулиуд руу материалуудаа явуулаад тийм их сургууль руу ч явуулж амжаагүй. Тэгэл яг гол нь магистрт явахдаа шийдвэрээ би яаж юу руу явах вэ гэдгийг наан гаргасан байх хэрэгтэй мэдчих хэрэгтэй. Бакалаврч болохоор хүүхдүүд ирээд дараа нь орсныхаа дараа ямар ажил болохоо шийдээд. Магистр болохоор би яах вэ гэдэг шийдээд MBA гэдэг бол тодорхой байсан. MBA-д ямар сургууль вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Бид нэр нэстэд ажилласан маань бол төлөвлөж болсон.
Тэр нь юу вэ гэхээр би өмнө технологийн салбарт байгаагүй. Тэгээд нэстэд орсноос хойш технологийн салбарт хайртай болсон. Тэгээд окей би энэнгээр бол үргэлжлүүлж явна. Тийм бол MBA технологи хоёрыг яаж холбож болох уу гэж хайгаад гуглээд үзэн готл. Яг одоо Америкт л гарсан байгаа зүйл нь STEM MBA гэж байна. Тэгээд шинжлэх ухаанд суралцсан MBA. Миний сурсан University of Rochester Simon Business School хамгийн анхны STEM MBA гаргасан сургуулихгүй. Тийм бол бүх хөтөлбөр нь дандаа технологитой холбоотой илүү дандаа тоон дээр бид нар сүүлчин одоо шиг байгаа гэсэн. Market entrance хийх гэвэл тэр их тооцоолж үдчихэд за хийе гэдэг ч юм уу. Тэгээд тэр дээр бидрийг бэлтдэг тийм сургууль байсан. Тэгэж л ирсэн тийм. Тэгээд тэр сургуулийг сонгоод ирсэн. Тэгээд тэр сургуулийг сонгоод тэр маань азараа нэтгэлэг гэсэн агуулд ирсэн. 100%. Тэгээд магистрийн ажил нь бас ажиллаа. Үгүй энэ болохоор full time MBA бидрэг битгий ажил гэж бүр шахдаг. Тэгээд дахиад дараагийн асуултыг баг мэдлээ санхүүгийн яасан гэж байна. Сургуулийн хэлбэр тэгээд тэтгэлгээр авчиж байгаа гэсэн мэдээж амьдрах хэрэгтэй. Тийм гутал амьдралын зарлаа яах вэ гэн гутал дахиад бол надад тийм өнгө бол байгаагүй. Америкийн давуу зүйл нь бол боловсролын систем нь маш сайн хөгжсөн болохоор ер нь бол MBA-г бол одоо MBA юм уу те хууль анагаахын чиглэлийнх нь бол төгссний дараа бол trajectory дээр нэлээд одоо ойлгомжтой гэдэг баталгаатай гэдэг утгатай байдаг болохоор тэгтээ одоо топ нэг зарим одоо нэг хэсэг болон сургуулийн тийм бол манай сургуулийн төгсөгч сургуулийн одоо full time MBA-д зориулсан шууд амьдрах сарлын зээл байдаг. Ямар ч барьцаагүй. Тэгээ би тэрийг анх ингээл аваад зүртэй яриад окей ингээл би болчих юм шиг байна. $1,000 ингээл 2 жилийн хугацаанд ямар ч би өөрсдөө гарахгүй болчих нэ гэдэг юм баталж яахан ингээд тэгээ ямар ч барьцаа авахгүй. Тэгээд болол тэгээл зээл амьдрах зарлал зээлээр сураад тэгээд сурж байхдаа Microsoft тэгээд сурж байхдаа дундаа Microsoft дадлага гэсэн. Тэр процесс амар процесс шүү дээ. Эхний жилдээ бол зүгээр шууд ингээл дадлага хийгээгүй маш дадлага тавьж зөндөө болно. Тэгэхээр эхний нэг жил зүгээр MBA дээр болохоор яадаг вэ гэхээр full time MBA бол битгий ажил хий. Бүх анхаарал фокусаа recruit хийхдээ тэгээд компаниудтай networking хийхдээ ажлын санал авахтаа л зарцуулаа гэж яадаг. Тэгээд өөсөө бид нар ажил хийх хэрэгтэй байдгүйсэн. Conference networking event хичээл даалгавар дараа гэх хичээлийн гадуур хэмнээд гээд. Тэгээд юм хэд эхний нэг жилдээ маш их зүйл болж байгаад тэгээд би Microsoft-ийг сонгоод орсон. Чамтай бас яриад л дадлага тий. За тэгээд Microsoft дадлага өөр олон улсаас бас сонирхолтой тий. Amazon-аас авсан. Бас адилхан business program manager гэдэг позишнаар тэгээд Liberty Mutual гэдэг дадлага энэ гураас санал авсан. Тэгээд би бол яг угаасаа тийм олон компани руу матлаадагүй яг л би яг л лазер фокус байсан. Би технологиор заавал явна гэдэг технологийн нэг топиктэй болон материал явуулсан. Тэгээд тэгсээр гал тэгээд тассан. Тэгээд дадлага хийчээд үргэлжлүүлээд ажилд орох. Дадлага нэгдүгээр курсээ дуусгасныхаа 122 оны 100-д ирж энэ хийчээд 3 сар хийчээд буцаад MBA-га сүүлийн жил 2 дугаар жилийг дуусгах гэж яваад MBA дуусгачаад буцаж ирээд яг жинхэнэ ажиллаа гэх. Тэгээд ажлын ярилцлага чи юу яа? Ажлын ярилцлага одоо шууд дадлагаас Microsoft орсон. Тийм. Дадлага дуусны дараа дадлагын 3 сар дээрээс өмнөлээд санал өгөхгүй шийдэх. Тэрийгээ нөгөө хүмүүс тайлбарлахгүй бол хоёулаа мэдээд байдаг. Хүмүүс нөгөө яаж одоо Microsoft-д амархан орох вэ гэхээс MBA хийж аваад дадлагатай тэнцэж ороод дадлага 3 сар маш сайн хийгээд тэгээд үнэлүүлэх нь шүү дээ. Тэгээд менежер чинь чамайг багтаа авмаар байна гэж хэлсэн тий. Яг ийм процесс. Гэхдээ яг нөгөө дадлага гэхээр MBA internship гэдэг тусдаа MBA recruiting гэдэг маш тусдаа байдаг. Тэгээд энэ ч гэсэн энэ талаар ч гэсэн миний бодлоор монголчууд маань бас сайн мэдгүй байгаа юм шиг санагдаад. Би яг очил найзтайгаа ярихаар яг мэдээлэл байхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ компаниуд болохоор
зүгээр LinkedIn дээр байгаа зарвал биш. MBA group одоо бүр тусдаа recruiting season явдаг, тусдаа recruiting system явдаг. Гэхдээ яг процесс нь бол behind-ээс нь бол адилхан. Дадлагад орохдоо ингээд 4 шатлалтай яваад интервью процессор яваад 4 удаагийн ажлын ярилцлаганд ордог. Тийм. Ажлын ярилцлаганд өөр хүмүүстэй оролцоод тэгээд саналаа аваад дадлага 3 сар хийгээд одоо эцсийн презентацийн тавиад дуусан гутал за бид нар чамайг full time-аар бүтэн одоо жинхэнэ ажилтнаар амар байна гэд нэг жилийн өмнө саналаа өгнө гэсэн үг шүү дээ. Тийм бол чи төгсөөд манай дээр ирээ гэж саналаа өгдөг гэсэн. За 4 удаагийн ажлын ярилцлага нь ямар 4 юу байдаг гэдэг вэ? 4 удаагийн ажлын ярилцлага одоо би та одоо технологийн хүмүүстэй дандаа ярьдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө кодны шалгалт энэ зүйл. Чинийх яадаг? Минийх бол ийм бизнесийн чиглэл болохоор ерөнхийдөө эхний хоёр нь бол behavioral question байдаг. Зам төлөвийн асуулт тийм. Ер нь л одоо чи ийм асуулт гарвал яаж шийдэх вэ гэдэг талын тиймэрхүү асуултууд. Одоо эсвэл чиний одоо leadership ялангуяа MBA-ийн бол асуултууд нэг хөвчлэн манлайллын асуултууд. Манлал гэж ярих юм шүү дээ. Манлайллын асуултууд их байдаг. Баг яаж өдөртөх юм тэр гэдэг. Тийм бол сүүлийн хоёрлон болоод ирэнгүүт ерөнхийдөө бизнес кейсүүд өгдөг. За окей. Microsoft байлаа гэдэг. Microsoft-ийн аль бүтээгдэхүүн одоо зах зээлээс гарах хэрэгтэй гэж боддог бай. Тийм бол яагаад тэгж бодож байгаагаа би нэг кейсээр батлаа. Бизнес стратеги хийх юм шүү дээ. Кейс гэдэг стратеги. Яг тэр доор нь надад ингээд одоо юу гэн кейс өгөөд би тэрийг тэр доор нь шийдэх хэрэгтэй. Тэр бизнесийн асуудал өгөөд асуудал дээр ажиллаад стратегигээ тэрийг борлуулах уу, яах уу, яаж ашиглуулах уу гэдгийг ерөнхий төлөвлөгөө гаргах гэсэн үг шүү дээ. Тэгж ярихгүй бол тийм хүмүүс кейс дээр ажиллана гэдэг. Яг кейс дээр ажиллана гэдэг нь юу гэсэн утгатай гэж ойлгохгүй маа. Тийм. Тэгээд ерөнхийдөө тэгээд дахиад бас мэрэгжлээс хамаараа санхүүгийнхэн бол финансийнхэн бол жишээлбэл бүр яг цэвэр шинжилгээ тэр доор хийлэгдэг тий. Яг одоо стратеги талынхан, продакт талынхан бол яг бүтээгдэхүүн дээ тий. Окей, ямар бүтээгдэхүүнийг гаргах гэж бодож байгаа. Яагаад? Эсвэл одоо энэ бүтээгдэхүүнийг Азийн одоо Northeast Asia руу явуулах юу яах юм тий. Ямар стратеги маркетинг хийх юм ч юм уу. Стратеги дээр болохоор ерөнхийдөө эсвэл одоо манайх зардал өнжтэй байгаа энэ хэсэг ямар одоо зардлын reduction одоо хасалт хийх юм. Тэр ямар стратеги хийх юм. Тэгэхээр ингээд яг л нэг бодит энэ бизнесийн байдал дээр асуудал дээр ажиллаад тэрийг яаж шийдэж байгааг л тэр одоо хүн бодитоор хараад тэгэл санал өгөх юм шүү дээ. Тэгээд дадлагччаар авъя. Гэтэ яг одоо дадлаг дээр ороод яг тийм юм хийдэг юм бизнес. Одоо тэрэн дээр ч гэсэн би ингээл бас яг ингээл зөрүү байгаа мэдээд авахгүй. Би Монголд гэхдээ хадир олон жил юм л да. Монгол нэг муу сурчсан гэхдээ би дунд нь сонин дадлага гэсэн. Тэгээд готл ерөөсөө би яг юм хийхгүй байхгүй. Би зүгээр нэг наан зах юмнууд хийгээд байгаа. Тэгээд энэ бол MBA бакалаврын дадлага ямар гэдэг мэдгүй. Гэхдээ MBA-ийн дадлага бол цэвэр бүр зүгээр ажиллаас маань илүү хэцүү байсан. Яг тэгэхээр 3 сарын дотор би нэг төслийг эхлэлээс нь дуустал нь дүүртэн гаргах хэрэгтэй. Жинхэнэ ажил дээр ч юм бол бид нэр цаг хугацаанд маш их жил нэг физикал year бүтэн жил аваад ч тийм. Гэтэл 3 сарын дотор гэдэг бол маш хэцүү байсан. Гэтэ миний төсөл би азар гоё төсөл тавьсан. Тэр нь ингээд яг ингээд одоо гоё л тохиронд таарсан л та. Тэгээд ажиллаад ямар ч сайн амжилттай дуусгасан юм тийм. Амжилттай дуусгасан. Миний тэр төсөл нь болохоор sustainability төслөөсөн. Тэгээд яг л энэ байгууллагатай буюу одоо Microsoft-ийн партнер байгууллагатай хамтарч ажиллах. Тэгвэл sustainability гэхээр бид нар ямар одоо 2022 оны дунд бий байсан. 2025 оны зах зээл гаргах бүтээгдэхүүнүүдийн sustainability стратегийг гаргах гэсэн. Тэгвэл тэр нь яг хэрэг Microsoft аль хэдийн стратегиараа корпорацаараа ийм төлөвлөгөө гаргацсан sustainability. Тэгвэл нөгөө манай хамтрагч байгууллагуудын sustainability одоо стратегийн төлөвлөлт нь юу ингээд харьцуулж үзээд окей энэ хоёрыг нийцэхгүй шүү дээ мэдээж өөр компани учраас гэхдээ бид нар яаж хийж байгааг нийцүүлээд бүтээгдэхүүн маань нэг ижил шугам дээр гарах хэрэгтэй. Бүх бүтээгдэхүүнүүд маань ийм болох хэрэгтэй гэдгийг одоо нэг юм стратеги боловсруулад нэг юм одоо төлөвлөгөө гаргаад нэг тэрийг хэрэгжүүлэх. Тэгэн гутал одоо саяны шинжилгээ үеэр ихнээсээ тийм бүтээгдэхүүн маань одоо гараад ирсэн юм шиг. Аль хэдийн яг жинхэнэ ажил хийдэг дадлахын үеэр
Тэгэхээр ажил маань зүгээр ингээ хогийн савнд миний намайг явсан дараа хаягдчихгүй яг жинхнээсээ боддоор зах зээлтэй. За одоо өмнөсөн ажил дээр ороод ирнэ тий. Өдөржингөө кофе уугаал байж тийм үү? Яг ажил дээр ч өдөр тутам юу болох вэ? Ажил дээр өдөр тутамд бол яг үнэнгээр харуулах хэрэгтэй тийм. Бодлогоор ажиллаж байгаа. Яг ажил дээр өдөр тутам бол айгүй тийм юу одоо гоё байдаг. За тэр нь болохоор юу гэхээр нэгт бол өглөө идэс шүү дээ. Өглөө бол яг би офс руу 2 удаа очдог. Би очиж байгаа үед бол өглөө 8 ихэд очимоор байдаг. Би бол эрт явдаг. Яагаад гэвэл замын Бусад 3 өдөр нь бол гэрээсээ ажилладаг. Бусад өдөр нь бол гэрээсээ ажилладаг. Яг мэдээж одоо хүмүүсийн мэддэг болсон технологийн салбар маш их одоо тийм одоо уян хатан нөхцөлөөр ажилладаг. Microsoft дээрээс нь бол одоо заавал офис дээр тэдэн удаа ирж идэг юм бол байхгүй. Танай багч юм бол тийм. Баг бол яг 2 дахь өдөр болгон бол багийн хүл офис хийдэг. Бус үед нь бол ирсэн жил нэрэхгүйсэн жил нэдэг. Тэгм батал ер нь тэр нь хүртэл ингээд хүн нэм айгуу тийм алтайхан татай ажиллах боломж олгочдөг. Дээрээс нь соёлын үед ч гэсэн ер нь бол одоо миний зан характертай нийтэд байгаа зүйл нь окей би ер нь риск амар хийдэг хүн байгаа байхгүй. Тэгм батал риск хийхэд би хэрвээ нэг риск хийгээд алдахад би ажлаа алдахад би риск хийхгүй би тэнд стрессээр дуусгаад байгаа. Microsoft-ийн соёл нь бол окей чи хийгээд үз окей тэг хийж болно риск аваад буруудвал тэндээс юм сураад чи үргэлжлүүлээ сайжруулах хэрэгтэй шүү гэдэг соёлтой. Тэр нь бол надад нийтэд амжсан. Тэгэхээр би тэгэл соёл нь хүртэл намайг ингээд яг өөр хоорон минь байх боломж шиг олгоод байгаа. Хэдээс хард юм. Тарах энэ дээр бол ерөөсөө тийм одоо за чи заавал хэдэн цагт харна гэдэг юм бол байхгүй. Би хийх юм хийсэн бол явж болно. Одоо 2 өдөр ажил дээр очиж чад багийн хурал маань 11-ээс тийм бол 11-ээс 12 хурлаа хийжээд 12-оос 1 хүртэл нэг багаараа хоолмол иддэг. Тэгтээ дараа нь хийж арилтаа тэр өдрөө хийх юмнууд байл хийжээд эсвэл заавал бичлэн уулзах байвал уулзаад бус үед нь бол би хүсээд явчих болно. Манай босс тэнд байжсэн ч хийхрүүлээд явж болно. Тэг хамаагүй. Тэгэхээр юу нэг таа босс намайг загиндаггүй. Наад чи загиндаггүй юу? Үгүй шүү. Загиндаггүй байгаа. Тэг айгуухан загиндаггүй байгаа энэ гэхээр тэгсэн гоё амар гоё сонсогдоод байгаа. Гэтэ би бол одоо бас амьдраад байгаа юм болохоор хийсгтээ бол яг намайг загиндаггүй юм гоёсэн гоё одоо байхгүй. Одоо бол би окей тий. Надад гоё юм хийж болно. Гэтэ надад constructive feedback буюу зөв шүүмжил хэрэгтэй байна гэдэг юм байна. Шүүмжлэл байна. Наад дээр хэлсэн. Яа, тэгтээ зөв constructive хэрэгтэй байна. Constructive шүүмжлэл. За энэ нэр яана. Тийм ер нь бол яг хүнийгтэй ямар ажил яаж ажиллах чи үр бүтэмжтэй байх вэ гэдэг дээр л аян сайн юм. Одоо тэгээд алсын хараач юу юм бэ? Цааш нь ямар? Алсын хараа гэдэг дээр бол одоо яг юм нэг 10 жил мэл гэдэг дээр бол би хэлж мэдгүй байна. Гэхдээ бүр ингээд ер нь бол миний эцсийн зорилго юу юм те? Яагаад би ийшээ орж байгаа юм ч юм уу гэдэг шалтгаан бол би ер нь бараг л нэсттэй ижлэх юм уу. Яг би нисчиг бол байж чадахгүй байна. Зүгээр юу вэ гэхээр дахиад ингээл өөрийнхөө л одоо юмыг бодоод байна л та өөрийнхөө ямар байсан ч юм уу. Тэгээ Монгол би зүгээр нормал айлын хүүхэдтэй ямар одоо мэдээллийн одоо технологийн accessibility тэ тутмаг байдалтай тэр ерөөс нь хүртээмж байхгүй байдаг вэ гэдгийг би мэднэ. Тийм учраас энэ ингэ байж хаад тэг бид нар яг өөрсдөө одоо ингэ дотор нь байхаар ингээл жоохон орцсон байдаг шээ тийм л. Бас AI болж байна, Copilot бла бла амар гоё юмнууд. Би ингээл үргэлж одоо Microsoft дээр ялангуяа энэ AI толгойтой эсвэл боловсролтой холбоотой ийм юм болоход үргэлж би Монголыг боддог. Тэгээд яаж нэг Монгол руу болоход байлгуучих вэ гэх юм бол ингээд би бүр ингээд хүмүүсээс асуугаад явдаг. Хэцүү зүйл нь үүдээс юу хийж байгаа гэхээр одоо ингээд Copilot translation бол live translation бол бүр бүх юм дээр орсон. Монголд угаасаа бүх хүмүүс баг Windows device хэрэглэдэг тийм. Тэгэхээр уг нь бол байгаа боломж байгаа гэтэл Copilot Монгол руу хизээ нэвтрэх вэ гэж болов байгаа. Монгол жижигхэн байгаа. Монгол хэл байхгүй. Тэгээ би бүр ингээ боловсролын багийн хүмүүстэй уулзаад окей яаж ингэ Монголыг оруулах вэ гэвэл ингээд
tier 1, tier 2 гэдэг улсуудыг ингэ ангилсан байгаа байхгүй. Монгол хамгийн доор байгаа байхгүй. Хамгийн доор яг бүр хамгийн доор биш. Гэтэ хамгийн сүүлийн бүлэгт байгаа байхгүй. Окей, яагаад гэдгийг би ингэ асуунгуутал тэр хүмүүс бол зах зээлийн тийм шийдвэр тий энэ бол хүн амын тооцоол бизнесийн тий бүх энэ шийдвэрүүдийг гаргаж ингэж яаж байгаа. Тэгэхээр Монгол улс муудаа биш зүгээр ялч жижиг улс байгаа тийм тий зах зээл. Монголын компаниуд өнөөдөр тийшээ очих уу гэвэл одоо тэр улсын хүртээн хүмүүс рүү хүртээмжтэй болохыг гэж фокуслог үлээг өндөр байдаг үгүй байгаа байхгүй. Одоо бол би өнөөдөр байлаа гэж юу хийж чадах вэ гэж би бодоод байгаа зүйл нь бол за чамаа гэсэн сонсмоор байна. Нэг юм хэдхэн монголчууд одоо энэ компаниудад байлаа гэж бид нар юу хийж чадах юм бэ? Тэ окей, ингээл энэ газар ажиллаа гэд тэглэг яг яах гээд байгаа юм бэ гэдэг асуулт миний бодлоор аюул чухал асуулт гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр миний энд гоё байхгүй нэг юм хаадаг биш байгаа байхгүй. Гэхдээ зүгээр би тэнд байснараа тэгээ ядчил би нэг удаа окей Монгол хүүхдүүд ийм байгаа шүү. Тийм одоо Microsoft ингээд 10 сар тэр саржангаа ингээд хүн philanthropic тэ сайн үсэн ажил хийдэг. Тэн дээр би ингээд Монголыг хүргэлж ирж байгаа. Нэгэн жил болсон гэсэн би ороод шууд Монголыг ярьсан тэ. Тэгээ зүгээр чадах тэнийгээр ингээд одоо Монголыг яриа тэ Монгол ийм зүйл хэрэгтэй байгаа. Хүүхдүүд ийм байгаа гэдэг ингээд ярихаар тэнд нэг хүн гэсэн окей би чамайг энэ хүнтэй холбоод өгье. Наач яг тийм юм боловсролын ийм юм дээр ажилтгийг ингээд холбоод яваад байгаа. Тэгээ миний ирээдүйн одоо бүр маш олон жил одоо хэдэн жил надад энэ хэрэгтэй мэдгүй юм. Гэхдээ ирээдүйн зорилго бол би энд байгаагийн байгаа юм бол ядаж тэ би нэг зүйлийг ч гэсэн энэ боловсролтой холбоотой хүүхдүүдтэй холбоотой зүйлийг Монголд ингээд авааччмаар байна. Тэгээ Монголын хүүхдүүд хамаг сүлд нь энийг ингэж хүлээж авдаг биш. Ядаж тэр нэг дунд хэсэгт нь шинэ юм гарахад тэнд хүүхдүүд хэрэглэдэг болцоосаа гэдэг тэр нэг гүүр нь би болж чадах болов гэж байна. Болоход юу гүүр? Болоход юу болохгүй байгаа нь бодож байдлаар хэцүү байгаа даа зүйл нь Монголын зах зээлийн хэмжээ, хүн амын хэмжээ энэ төр яг би өнөөдөр Монгол тимчтэй гэж ярангуул Microsoft шууд за Монголыг шууд одоо дараагийн орчуулгын хийсэндээ оруулчихъя гэж үгүй байгаа байхгүй. Тэнд би маш их зүйл ингээд Microsoft-ийн технологи мэдэрснээр бидний амьдралын юу чанар сайжрах уу? Яа. Одоо яг энийг бүр дэлгэрүүлж яриул бол аюу хэцүү. Гэтэ одоо зүгээр хамгийн энгийн жишээ нь миний түрүүний ярьсан тэр root cause problem. Хүүхэд болгон англи хэлтэй болох ёстой гэдэг зөв. Гэтэ сайн англи хэлгүйгээсээ болоод шинжлэх ухаан сурч чадахгүй байгаа хүмүүс байгаа. Ер нь чиний бодлоор яагаад ер нь сайн англи хэлтэй чи болж чадаагүй гэж боддог вэ? Харин надад тийм хүртээмж байгаагүй. Би 9-р анги хүртлээр би усан сургууль сурсан тийм. Усан сургууль тэр хийх ёстой тийм. Яагаад хийж чадаагүй гэж боддог? Боловсролын систем. Систем биш нөгөө чамд ямар багш хичээл зааж. Харин тийм тэр багш нь зөв сэтгэлгээгүй багшаа би хичээл. Тэгэхээр ч нөгөө багшийн үнийн нөөцийн барилга байгаа шүү дээ. Тийм бол энэ ингээд бүр систем байгаа байхгүй тийм. Тийм утгал заахад би ингээд боловсролоо орвол би амар үзэл бодолтой их юм ярьсан. Гэтэ ер нь бол тэр бол боловсролын амар. За яг хөө манай нөгөө энэ дээр нөгөө чамаар хэлүүлэх гээд байгаа санаа аач нөгөө либ гэдэг хөтөлбөрийг өөрөө нээгээд ингээд ажилуулад одоо нөгөө манай багшлах хүчний дээр 80% нь одоо либийн төгсөлт маань байдаг. Тэгэхээр бид нар нөгөө өөрсдөө эхний тэг галан асаагаад дараагийн үе багш нараа бэлтгээд одоо манай хамгийн сайн багш нар бол манай анхны либийн төгсөлт байдаг хгүй. Хэмжлэн одоо бид нар энэ 200 багшийг бид нар ямар ч төсөө ойр хугацаанд бэлтгэх ёстой байна гэдэг хайконы зорилго тавьчихад байгаа. Тэгээд багш маань олон болох юм бол бид нар боловсролын хүртээмжтэй байдал гэдгийг ер нь бол нийтэд сайжруулах хэрэгтэй. Англиг одоо жишээлбэл бид нар Монгол даяар сайжруулах гэвэл доорх хаяс нэг 2000 англи багш сайн багш хэрэгтэй очоод 2000 багшийг бэлдэж бид нар Монголд аваач хэрэгтэй. Аваачлаа гэд тэдний салин бас каверлтэй тэднийг даах чадвартай болох ёстой. Тэгэхээр тэр нөгөө за Америкээс жишээлбэл натив те яг ингээд англиар ярьдаг багшийг жишээлбэл аваачи гэж бодъё л доо. Тий Америкийн 10 жилийн сургуулийн багш нар хэдийн цалинтай байдаг гэж бодож. Эндээ юу? Тий. Гайг өндөр хаа тий. 60-аас 80. Оо тийм. Уун гайг уус. За 2000 багш гэж бодлоо л да. Яг 2000 Америк багшийг бид аваач гэж бодъё. Ямар хөө зардал гэж.
120 сая доллар жилээ. Яа. Тэгэхээр бид нар өөрсдөө дотроо тэгээд 120 сая долларыг бид нар нэг жил 240 сая доллар хэрвээ 2000 багштай байх юм бол Монгол хүүхдүүд бүгд англиар тий асуудалгүй ярьдаг болох боломж биднэрт одоо байгаад байна. Чи ер нь хэр их хэмжээний мөнгө гэж бодож байна чи ер нь 240 сая доллар. Одоо Монгол хиний хувьд одоо монголчуудын хэр их мөнгө гэж бодож хэл мөнгө. За хоёулаа бодъё. Жил болгон 2000 Land Cruiser Монголд орж ирээд байна. Бодъё л та тий 2000 Land. Нэг нь 100 сая доллар гэж бодъё. Тэгэхээр чинь 200 сая доллар олсон. Тэгэхээр бас уг нь бол Тэгэхээр жил болгон худалдаж авдаг Land Cruiser-ийнхаа мөнгөөр хэрвээ бид нэр англи хэлтэнд хэрвээ зарцуулах юм бол бид нэр Монголын 10 жилийн бүх хүүхдүүдийг англи хэлээр сайн ярьдаг болгож чадах юм шүү дээ. Тэгэхээр харин би бол тэгж бодод байна. Би бол очиод ингээ анзаархаараа гап бол амар гараад байгаа шүү дээ. Багийн яадаг. Гапч бол мэдээллийн зөрүү байгаа. Тийм. Тэр мэдээллийн зөрүүг бид нар багасгахгүй бол тэр гап болон томорсоор л байна. Тэ. Чиний ярьж байгаа би чавда санал нэг байна. Энд бид нар Land Cruiser хардаггүй шүү дээ. Тэгээ тиймд бол бид зүгээр ингээд Land Cruiser-ээс их юм байхгүй. Монгол тэ. Гэтэ тэрийг эзэмшиж байгаа хүмүүсийн тоон бол маш бага бүлэг юм болов. 2000 цаа гэхэд зарагддаг хэр чинь тийм. Тэгэхээр юу нь бол хэдүүлээ харин тийм тэгэл одоо яаж энийг ингээд гоё хэдүүлээ боловсролын хүртээмжтэй тэгш байдлыг үзэхгүй. Icon одоо тэгш яваад шүү дээ. Тэгэхээр бид нарт явчихсан багшлах болсон хүчнүүд яаралтай хэмжээгээр хэрэгтэй байгаа. Тэрнээр одоо бид нар дараагийн одоо 2000 инженерийг бэлтгэхийн тулд 200 багшийг бид нар бэлтгэн 200 багшийг хэрвээ бид нар бэлтгэж чадах юм бол жил болгон бид нар 2000-аас 4000 хүүхдийг амжилтсан бэлтгэх чадамжтай болж. Тэгэх юм бол 100000 инженер ч юм бол 5 жил асуудал. Одоо тийм бол би чамаас нэг асуулт асууя л да. Тэгвэл Pinecone бол ингээд өөрийн үүргээ гоё биелүүлээд байна шүү дээ. Зорилгоо тий энэ 100000 инженер бэлтгэх инженерийнхаа чи бол одоо яг ихний суур шийдлийн болоод буюу багш нарын бэлдээ тий. Тийм бол тэр чинь янда цагийн ихээр л угаасаа 100000 болчихно шүү дээ тий. Тийм бол Pinecone сурахгүй байгаа бусад хүмүүс яах юм бэ? Эсвэл одоо технологийн салбар кодыг сурахгүй, тэгээ инженерингээр ямаар байгаа, өөр чиглэлээр ямар байгаа хүмүүс бас яах юм бэ гэдэг юм байгаа даа байхгүй юу? Яг уу тэрнээр юу юм гэж бодож байна? Тэрэн дээр бид нар ингэж бодож байгаа. Мэдээж зах зээл юм чинь бүх хүмүүс айгүй өндөр орлоготой угаасаа болж чадахгүй байх гэж бодсоо. Тэр бол үнэ. Эсвэргээр нөгөө бид нар өндөр орлоготой жишээл одоо ингээд Seattle-ыг цөмөр орол та. Seattle-ийн урт хэсэг тэ чиний амьдарч хэсэг. Энэ хэсэгт бол чи ингээ гараад кофе уух $6, хоол $15. Үс асуудал идэв. 20 минимум 20 тэ. Яа усч 20 байгаа шүү дээ. Гайгүй эмхтэй үсч юм бол $50-аас наашгүй типээ нэмээд $80. Гэхдээ тэр чинь бол нөгөө Монголд байгаа үсч энд байгаа үсч хоёр тийм амир ялгаатай юу гэхээр үгүй тэ. Энд яагаад зүгээр $80 хүмүүс үс асуулаад тэгэхээр орлого сайтай хүмүүс их амьдарч байгаа учраас $80 төлөх хүн их байгаа учраас тэр зах зээлийн тэр бид нар нөгөө орлого сайтай дундаж давхар олуулаа болчвол тойрсон тэднийг тойрсон үйлчлэгээнүүд дагаад нөгөө салин өсөөд тэдгээд дагаад ур чадварууд өснө гэдэг л тэгээ байрандаа ч их мөнгө төлнө гэдэг ийм хараа байна л да. Тэгэхээр яг хуу бүгдээрээ нөгөө гадагшаа яваад байх биш. Монголд дагаад үйлчлэгээний салбар чинь хамгийн их нөгөө хүн шингээдэг зах зээлд хүн шингээдэг. Тэгээд нөгөө бид нэр гадаадаас ирээ орлого олоод ирэл тэр орлого чинь дотроо л ирэлдэг болох нь за цэцэрлэг байна. Дээж хүүхдтэй бол байр аавна, үсээд суулна, хоол авч идэнэ. Тэгэхээр дагаад тэрийг тойрсон нөгөө ажлын байрууд бий болоод тэнд хүмүүс амьдралын чанар чиг өснө гэдэг юм алсын арга. Тэгэхгүй бол нөгөө бүгднгийн ингээл англиар устсаас болгоод гадагшаа явуулна гэдэг бол угаасаа айгүй хэцүү. Тэгэхээр бид нар нөгөө хамгийн сайн хідээ сайн бэлтгээд гаднаас хөрөлддөг, орлогддог болгоод тэндээ амьдэрдэг болох нь амар чухал. Гэхдээ бүгдээрээ бид нар гадагшаа явуул тэдний зарцуулж байгаа мөнгө нөгөө Америктай татвар болоод зардал болоод дууссан ямар ч монголч гэхгүй байгаа юм шүү дээ. Тийм. Санал нэг байна. Миний бол бас хүсэж байгаа зүйл нь болохоор
Тэгээ таавал тэгэл юм одоо тэгээ илүү мөнгө их мөнгө олохгүйсэн гэсэн би зүгээр ингээд тэр нэг юугаар ч хамаагүй сурмаар байгаа тэр хүүхэд компьютер асаахад л ингээд тэг монгол хэл дээрээ ч хамаагүй ингээд сурчаасаа сурах тэр боломжийг олгочаасаа гэж боддог. Бид нар бол англи хэлийг л угаасаа шийдэхгүй бол бид нар бүх англи хэл дээр байгаа дэлхийд дээр байгаа бүх мэдлэгийг бол монгол хэл рүү орчуулах зардал бол бид нар тооцож ирсэн айгүй их. Бараг нөгөө бүх сургуулийн хүүхдүүдэд англи хэлний багш авчирхаас илүү үнэтэй болох юм билээ. Бүгдийг нь орчуулна гэвэл. Тэрний оронд бид нар харин багш нарыг авчрах гэдэг л шийдэл рүү явсан гэх байна. Эсвэл нөгөө Америкт байжгаад сайн англи хэлтэй болсон хүмүүс англи хэлийг заадаг болох тийм. Тэр нь айгүй cost effective. Тийм. Гэтэ яг хөө технологи болохоор над costly юм чинь нөгөө нь бол багасах гэдэг байна шүү дээ. Одоо AI, Copilot одоо энэ шийдлийг уг нь бол яг онлайн сургалт руу явах гэдэг тийм. Би бол миний зүгээр хүлээд байгаа зүйл юу вэ гэхээр тэгээ одоо боловсролын систем бол маш муу гэж дуруу яваад байна. Амар муу байна гэдэг бол би ингээд намайг эмзэглүүлдэг. Гэхдээ би өнөөдөр тэрийг ингээд хацаар шийдчихв гэж чадахгүй байхгүй. Тийм батал энэ бол бүр цаагаараа улс төр бла бла гэдэг айгүй олон юм болоо явах учраас өнөөдөр бидний байж болох хөлбөр нөгөө нь бол at least хүүхэд болгон компьютертэй бид нар яг тэрэн дээр бодсон юм байгаа. Дараа юу тэрэн дээр ярьж байгаа. Тийм үү. Тэгээ бид нар энэ дээр бас бодсон юм байна. Яг гоо боловсролын систем гэхээс илүү багш бэлтгэх суурь систем бидэрт байхгүй учраас боловсролын систем төр чигтээ нэг уналтанд орсон байна. Тэгээ бид нар тэрэн дээр бодсон төлөвлөгөө байна. Тэгэхээр ер нь бол би бол бодохдоо одоо бид нар энд ингээд тий технологийн компаниудад ажиллаад байгаа би бол бараг бүхэл монголчууд ажиллах юм болов уу гэж боддог. Бид нар зүгээр л ингээд гоё байх гаагүй. Ямар нэгэн зорилготой, том хитийн зорилготой байгаа. Чи ч гэсэн Amazon-д ажиллаж байгаа. За цаг нь боллоо гэд ингээд нэстийг ихлүүлээд ингээд зорилготой алхамыг явсан байгаа. Тэгэхээр хүн болгоны нэг тийм уг нь бол бид нар их орондоо амар хайртай үргэлж нэр үнээр жижигхэн зүйлсээр бодоод явдаг ажиллаж байгаа хугацаанд. Тэгэхээр гоё залуучууд ялангуяа бид нар бүүндээ гоё ивсээд гоё юм хийгээд ингээд явбал боломжтой гэж боддог. Гоё юм хиймээрээ шүү. Тийм, ер нь бол би тэн дээр бол би чамд үнэн шилжсэн. Би бол амар нээлттэй би тэгмээр байна, гоё юм хиймээр байна. Гэтэ харин дахиад хэлээд ер нь бол энд бол цаг орох юм байна гэдгийг бол би жоохон хүлэмжшүүлж байгаа. Тэрэн дээр би хэрвээ би энэ иймэрхүү газруудад одоо энэ технологитой холбоотой компаниуд үргэлжлүүлж байх юм бол би үргэлж одоо ямар нэгэн суух холбоо байна уу гэдэг хайх л болно. Гэхдээ бодит байдал дээр яг энэ газрууд ч өөрсдөө бизнес учраас бизнесийн шийдвэр гаргах хэрэгтэй. Бид нар тэр шийдлийг харин холбож олох хэрэгтэй байгаа гэсэн Монгол тийм. Тэгэхээр тэр бол цаг орох юм байна. Гэхдээ тийм. Монгол дээр тийм. Бодит case study. Би ч одоо case study хийх. Болтой шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр яг за миний асуултууд нэлээд шуурч юм да. Тэгээд төсөөлөл нь нөгөө чамаас асуугааг үлдсэн энийг асуучаасаа гэж бодчихсон тийм юм байгаад тэжүүлэлтэй шүү. Яг зүгээр ер нь л юу гэж бод. Айгүй нөгөө нэг энэ тийм айгүй их зүйлийг ярьслаа тий. Ягалаа. Гэн гутал зүгээр тэн дундаас бол залуучууд одоо ялангуяа Pinecone-ийн зорилго би ямарыг мэдж байгаа болохоор ингээд энэ чиглэлээр сонирхож байгаа юм уу тиймэрхүү хүмүүс эсвэл одоо тэг ямар нэгэн дараагийн нэг алхам хийгээд дараагийн түвшинд өөрийгөө нэг сорчмаар байгаа хүмүүс гэхдээ яах гээд байгаагаар мэдэхгүй ч юм уу яах бол гэж айгаад байгаа тийм хүмүүс бол би тууштай байгаарай тэг яг ингээд би ингмээр ингээд бодсон бол тэрний хараас ингээд хид унсан чамаагүй ингээд яваасаа л гэж хүсэтэй тийм тэгэд ингээд алдаа бол угаасаа гаргаж болно цаг хугацаа орж болно гэтээ тэгээд явсан бол тэр нь яг чиний хиймээр байгаа зүйл муу юм бол эцэст нь бол хэцүү байсан гэсэн эцэст нь ямар нэгэн тэндээ хүрсний дараа тэр бүр амар гоё санагдана
Тэгээд тэндээс улам урам аваа дараагийн явдлага зорин. Дээрэс нь би нэсэд ажиллаж байхдаа маш их мэдэрсэн зүйл нь бол бид нар эцэг эхчүүдийг маш ихээр одоо ятгах ойлгуулах юм ажлыг хийжсэн. Тэр бол аюул чухал юм байна. Дээрс нь хүүхдүүд одоо ер нь бол одоо бидний ирээдүй, Монгол улсын ирээдүй тэг бүгдээрээ л хүүхдүүдээс л хамааралтай. Тэгэхээр хэдлүү хүүхдүүдтэйгээ амар сайн дэмждэг баймаар. Тэг юу сонсмоор, юу хиймээр байгаа нь сонсдог. Дээрээс нь одоо бидний үеийн байсан одоо гэдэг юмыг бол бүр угаасаа өөр гэдгийг хүлээн зөвшөөрөө тэг. Манай эцэгчүүд гоё одоо энэ 90 үеийн хүүхдүүд ямар скиллтэй ур чадвартай болсон байх ёстой юм бэ гэдгийг өөртөөгөө тэг мэдээлэлээр хангаад тэгээд тэрийнхээ төлөө хүүхдний дэмжиж ингэдэг байгаасаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол энэ бол нэстэд ажиллаж ийснийхаа юун дээр ч гэсэн ингээд ойлгоод ингээд хандлагахад бол энэ бол олон талын зүйл байгаа даа. Хүүхэд байна, эцэг эх байна, сургалт байна тий. Сургалтын систем, менежер, хүртээмжтэй талын олон зүйл. Гэтэ тийм эцэг эх нь маш сайн дэмжиж бас өгөх систем байх шүү гэдгийг ойлгосон байна. Хүүхдүүд маань эсвэл залуучууд маань өөрсдөө гоё тууштай байгаад жоохон хүүхдүүдийн маань эцэгчүүд нь гоё дэмжиж ингэж өгөөрэй. Тэгвэл ер нь бол аюул зүйл боломжтой байгаа шүү л гэдэг. За боломж бол хязгааргүй байна. Ингээд хаалаас хийбэ. Тэ ямар ч одоо Microsoft орно гэж төсөөлөж байсан эмэгтэй ямар ч гэсэн одоо ингээд Microsoft ажиллаад энгийн үзэгдэл болсон байх шүү. Тэгээ та бүхэн гэсэн боломж байгаа. Тэгээд эхний алхмаа орлоод үзээрэй. Тэгээд бид бүхэнтэй бас холбогдорой. Баярлалаа. Баярлалаа.